За hello guys. Өглөөдөр орой мэндийг хүргэе. За өчтөр биш шөнө лонг орсон алтан дээр. За яг энэ ногоон кандлийн төгсгөл дээрээс ороод өглөө тэгээд энд хаасан байгаа $66 ашигтай. За яагаад орсон бэ гэхээр тухайн үедээ за энэ ногоон амар дөөжи кандлыг харж байгаа шүү дээ. Тэр UAE буюу Арабын нэгдсэн Эмират OPEC-ээс гарлаа. За тэгээд газрын тосны нийлүүлэлтээ баагаар нэмэгдүүлнэ гэж мэдээ гарсан. За тэгээд ингэж амар кандл үсгээд буцаж өсөлт нь би юу гэж бодсон бэ гэхээр за сая мэдээ ер нь хашид шингэчихлээ гэд өсөлтийн трендэр нь одоо үргэлжлэх гэж байна гэж бодож сууж байжс чи за ингэж явж яснаа энэ хавьяас Иран одоо Америк руу peace proposal буюу одоо хилцээр одоо шинжилж явуулсан гэх юм уу. Одоо өөрсдийнхөө дийл хийж байгаа шүү дээ эдгээр чинь. Тохиролцоо хийхдээ одоо бид нар энэ танаас юу алж авах юм бэ? Одоо хохирлоо магтуулах. Тэр юм одоо шинжилж явуулна гэсэн. За тэгээд тийм мэдээ гарчаад ийм кандл үсгэхээр за тэндээс нь 45 гэдэг нь лонг орсон. Алтан дээр. За энэ дээр л жаасаар тус шүү дээ. За тэгээд лонг орчоод унтаад байжс чинь шөнийн цагт болохоор US intelligence буюу одоо за буюу чашаа US intelligence Трамп банд дээр одоо ялалт байгуулсан гэдэг мэдээ Иран болон бусад хүмүүст зах зээлд одоо яаж нөлөөлөх юм гэдгийг дээр судалгаа хийж байгаа гэдэг мэдээ орж ирээд тэгээд миний чигээрээ хөдлөөгүй юм байна. Зүр нь ингээ рейнжлээд эхэлсэн юм байна. За уул нь сайн л мэдээлэлтэй яг тэгвэл одоо дайн дуусчинаал газрын тосны ханш уунахаар инфляц буурахаар алтан дээр төв баг бодлогоогоо бууруулах магадлал ихсэх учраас лонг орсон. Лонг явах ёстой байсан. Гэхдээ ингээ рейнжлээд болсон байна. За тэгээд өглөө 6:10 болж байгаа тарилж байгаа хаасаа. За ийм арилж боллоо. За одоо ер нь ингээд дайн дуусах төвч байгаатай холбогдуулаад доллар бий бол унана гэж харж байна. За нэг юм гоё нэг аливаа хата дансаа гэдэг паттерн үүссэн. За тэгээд доллар чи өөрөө safe haven asset буюу зах зээл тодорхойгүй байдал жишээ нь одоо энэ дайн байж штэ. Зах зээл тодорхойгүй байдал үүсэхдээ доллар бол доллар сайн байдаг. За тэгээд дайн тусаад өгөхөөр за ингээд лахта тансаа паттерн задлаад шорт тарж байна доллар дээр. За би доллар хата хажуугаар нь бас US 10-year Treasury yield буюу засгийн газрын бондын 10 жилийн өгөөж хардаг. За энийг яагаад хардаг вэ гэхээр энэ нь одоо төв банкны одоо инфляц бондын зах зээлд яаж нөлөөлж байгаа юм? Бондын зах зээл чинь эргээд бидний ингээ форекс зах зээлд нөлөөлнө. За тэгээд одоо энэ нь яаж нөлөөлдөг вэ гэхээр за одоо жишээлбэл эндээс ингээд өгөөж нэлээ өсөж байгаа харагдаж байна шүү дээ. За энэ нь болохоор төв банк бодлогоогоо ихсгэх магадлал зүйлдэг гэсэн үг. Яагаад вэ гэхээр гэж өсөж байгаа нь өгөөж яагаад ингэ өсдөг бэ гэхээр хүмүүс хоёр дахь зах зээл дээр бондод зарж байна гэсэн үг байхгүй юу? Хоёр дахь зах зээл дээр бондыг их зарахаар одоо хэмжээгээр зараадах юм бол энэ бондын ханш чинь буурна шүү дээ хоёр дахь зах зээл дээр. Хоёр дахь зах тэгээ буурчих юм бол бидний өгөөж нэмэгдэх байхгүй юу? Яагаад гэвэл бид нар бонд хямтаар авч байгаа гэсэн үг. За тэгж
Дожиг хардаг. За хүмүүс яагаад тэгээд бондоо зарах вэ гэх юм бол инфляц асуудал болоод ирэх юм бол хүмүүс бондоо зарж эхэлдэг. Яагаад гэвэл бид нар одоо энэ 4.3 дээр бонд авчих юм бол инфляцид 3-тай байлаа гэж бодоход бид нар 1.3% л өгөөж авч байгаа зү. Тэгэхээр ингээд өгөөч нь багасаад ирэх юм бол бондоо зарж эхлээд тэгээд ингээ өгөөч нэмэгддэг байгаа. За энэ нь тэгээд цаагаараа тэгээд инфляц өндөр байгаа юм чинь төв банк бодлогын өгөө бууруулах магадлал багасаад бодлогын өгөө бүр нэмэх болоод тэгээд ер нь инфляцийн болон одоо энэ төв банкны шийдвэрийн одоо индикатор болдог гэх юм уу да. За нэг тийм байна. За тэгээд өнөөдөртөө бол би ерөөсөө арилжаа хийхгүй гэж төлөвлөж байна. Яагаад гэвэл одоо өдөр чинь 3 дахь өдөр төв банк ч одоо шийдвэрээ гаргана. Тэгээд Magnificent 7 буюу Mag 7 Америкийн 7 компани чинь орлогоо тайлан гаргаж байгаа. Шинийн 4 зөвхт байна уу? За тэгээд тэрнээс болоод ханш нэлээд савлж магадгүй. Тэгээд бидний мэддэг ханш биш. Тэгээд жоохон өөрөөр хөдөлж магадгүй. Ингийн биш байж магадгүй. Гэсэн үгнээс өнөөдөр ер нь хэлчихгүй гэж төлөвлөж байна. За тэгээд хэрвээ ингээд амар өссөн байгаа S&P 500 ч тэгээд юу лээ Mag 7 чинь баг S&P 500-ийн талыг нь эзэлдэг баха капиталаараа. Тэгээд тэд нар чинь ингээд орлого багтаах юм бол чинь ингээд сайн дайнаас хойш 3 сарын 30-нд дайны хажуугаар өсөж байгаа юм чинь нэлээд магадгүй байна. За тэгээ боломжлоороо гэж хэлье. За S&P 500 харахыгаа хажуугаар бас би volatility index хардаг. За энэ нь яадаг вэ гэхээр ингээд ханшид савлгаа хэр байна л гэх юм уу да одоо монголоор орчуулгаад. Тэгээд доогоор байх тусмаа ханш 50 байна, зах зээл 50 байна гэж байгаа юм. За тэгээд ингээ 35 амар болоод ирэхээр ханшид нэлээд савлгаа үүсч байдаг. За 95 96 мөр орчихсон биш шүү дээ. Энэ нөгөө нэг байх шиг байна. 2008 оны housing market bubble ах шиг байна. За энэ бол юу юм? За энэ корона ах шиг байна. Яг их мэтчлэн ингээд их мэтчлэн юмруу юм боо. Индикатор байна. За өнөөдөртөө бол нэг юм байлаа. Long орчихэр бас харагдаад тах юм. За нэг тэмэрхүүл байна. Харлан тосон барьлаа. Баярлалаа.